За өнөөдөр жаргалтай болох аргын талаар маш сонирхолтой ном байна. Тэгэхээр энэ номыг сонссон хүн бол заавал жаргалтай болно. Тэгэхээр төрөл бүрийн мэрэгжлийг сурж байгаа шүү дээ. Мэрэгжлийг сурахгүй бол шүү дээ. Тийм мэрэгжилтэн болж чадахгүй. Машин барихж аалгаж ийн, машин дээр барьж сурна. Усан сэлж ийн, усан сэлхийж аалгаж ирж сурна. Тэгэхээр энэ жаргал гэдгийг бас сурдаг юм байна. Жаргалын энэ хичээлийг сонсохгүй бол хүн жаргалтай болж чадахгүй. За энэ гурван төрлийн жаргал гэдэг ёстой чинь Кабасава Шион гэсэн сэтгэл судлалын өмчим бичсэн юм ном байгаа. Тэгэхээр байж та юуг одоо жаргал гэж хэлдэг юм бэ? Ямар байдалтай байвал жаргалтай байд юм бэ? Тэргээд шууд хүнээс тулгаас авах юм бол шууд бэлээ харуулхад хэцүү байх л да. Тэгэхээр энэ жаргалтай болно гэдэг нь бол зэрэг тархинаас нэг зүйлийг ялгардаг гэж байгаа л да. Тэр зүйл нь ялгарж явах үед хүн тэр жаргал гэдгийг мэдэрч яадаг. Тэр хүний жаргалтай болгодог ба шүү дээ. Хилээд олон төрлийн одоо эдүүд ялгардаг байна. Гэтэ энэ дотор үндсэн өстой зэрэг 3 жил байна. Тэр нь өстой зэрэг допамин, серотонин, тэгээ окси шитон гэдэг ийм 3 жил. Допамин гэдэг нь бол шүү дээ хамгийн их жаргалтай болгодог. Хамгийн их үр дүнтэй жил. Тэр нь өстой зэрэг хүн сэтгэл доголдох үед бий болдог. Одоо жишээлбэл юм бол мөнгө олсон үед ч юм уу ямар нэгэн ажил төрөл нь бийсэн амжилттай болсон үед. За эд баялагтай болсон үед, нэр алдартай болсон үед, байр суурь нь агсан үед ч юм уу допамин гэдэг юм тархинаас нэг хэмжээгээр ялгарна. Энэ ялгарж явах үед хүмүүстэй их жаргалтай санагдадаг. Тэгээ хоёрдугаард нь энэ серотонин. Серотонин бол юу вэ гэхтэй хүнд их таатай байдлыг бий болгодог. Ерөнхийдөө одоо бие сэтгэлийн, эрүүл мэндийн жишээлх юм бол ямар үед өгтөж сайн унтаж амарсан үед ч гэдэг ч юм уу. Сайн энергитэй хоолунд идсэн үед ч юм уу. Бие хүч чадалтай болсон үед энэ үед таатай мэдрэмж төрдөг. Эсвэл одоо байгалийн сайхныг одоо мэдэрч их үед ч юм уу дуу гэж сонсож явах үед ч юм уу. Энэ үеийн мэдрэмж нь болтой зэрэг серотонинтэй холбогдолтой. За 3 дугаар нь окситошин гэж. Окситошин бол хайрыг мэдрэх. Ерөнхийдөө одоо хайр дурлал хүнд дурлсан үед. Тэгээд нөхрөл хүмүүстэй харилцах үед, хүмүүсийн хоорондоо харилцаа. Энэ үед болтой зэрэг бий болж идэг. Би хүнд дурлчлаа, жаргалтай байна гэдэг. Тэр үед маш их жаргалтай санагддаг. Энэ үгүй жаргал гэж юу гэхдээ энэ үед хэрэгэлдэг хүмүүс их олон байгаа. Тэгэхээр энэ 3 маань ямар нөхцөл одоо бий болдог юм бэ? Тэгээ мэдээж биш нь гурвуулын жирэг бий болгочих юм бол бүр гайхамшигтай сайхан жаргалтай байх нь шүү дээ. Тэгэхээр гурвуулаа нэг л дээр одоо хүнд бий болоход бас нэлийн хүнд. Тэгэхээр биш дээ. Аль нь хамгийн чухал вэ? Энийхэн дараалал нь их чухал гэж байгаа л да. Тэгэхээр алийг хүн одоо бий болгохгүй дараалал нь их чухал. Тэгэхээр хүмүүсийн байн гаргадаг алдааны юу гэхтэй зэрэг допамин. За энэ юу гэхтэй зэрэг хамгийн амархан одоо ялгардаг. Их хэмжээгээр ялгарна. Тэгтээ зэрэг одоо мөнгө олсон үед ч юм уу, амжилт гаргасан үед ч юм уу, нэр алдар гэдэг ч юм уу, энийг хөөгөө явцдаг. Тэгтээ зэрэг энийг хөстэй зэрэг клөхтэй зэрэг нөгөө донсон гэдэг зүйл бий болно. Салж чадах юм болчдөг. Тэгээд хөстэй зэрэг эрүүл мэнд нь гохордог. Гэдргээ одоо жаргалтай болж чадахгүй. Тэрнээс нь 7 дор юм болдог. Тэгэхээр юм болоод нэгдүгээр төсөлтэй зэрэг допамин гэж тавьж болохгүй. Тэгэхээр энэ суурийг тавьж болохгүй гэнэ. Сайн суурийг. Тэгэхээр зэрэг зөв дараалал нь болтой зэрэг нэгдүгээр нь серотонин, дараа нь болтой зэрэг окситошин. Хамгийн сүүлд нь допамин гэсэн энэ дараалалаар явбал хамгийн зөв. Эрүүл хүчтэй байж ажил одоо сая нөгөө өөрийн хүсэл тэмүүлэлтэд хүрэхин тулд одоо зөрөгтэй одоо үйл шатах нь байна шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр биеийн эрүүл мэнд чухал. Тэгээ хоёрдугаар талтай зэрэг тэр юу шүү дээ. Окситошин гэдэг чинь талтай зэрэг гэр бүл, найд нөхөд, тэгээ хайр дурлал нэттэй холбогдолтой. Өөрөөр гэр бүлээ орхиод, амьдралаа орхиод ажил үйлстэй амжилт гаргана гэдээ явах юм бол бас болохгүй гэсэн үг л дээ. Ажил үйлстэй амжилт гараад мөнгөтэй болчлаа, нэр алдартай болчлаа. Тэгж тэр чинь гэр бүл нь хаягдчихсан байна. Гэр бүл өгүүлчихсэн байна. Тэгвэл гэдрэгэн бас тэр жаргалтай биш. Жовлонтой амьдрал эхэлнэ. Тэгэхээр бид нар бол өдөр тутмын амьдрал дээр тэр жаргалтай байгаа гэдэг нь бас олж харахгүй байна. Энэ би гэсэн англи үгээр хэлж байна л да. Би гэдэг чинь байх гэсэн үг. Тэгэхээр жаргал гэдэг юм бол бидний амьдралд өдөртсөн байж байгаа. Тэрийг олж харахгүй байна. Жишээлх юм бол одоо гэр бүлийн халамж байж байна. Аав ээжийн халамж, хань нөхрийн халамж, анд найд нөхдийн халамж. Тэд нартай хамт байхын одоо тэр сайн сайхан байдаг жийл жаргалтай байдал. Тэгэхээр тэд нартайгаа хамт байж явах үед тустай зэрэг тэр
хайр сэтгэлийн тэр юу ялгарч ийн гэсэн үг шүү дээ. Тэр жаргалтай байна гэсэн. Гэтэл шүү дээ энийг хижиг мэдрэхүүхтэй зэрэг хүмүүс хөвчлэн өнгөрсөн хойнон сая алдаж явуулсан сая мэддэг. Би тийм сайхан гэр бүлтэй байсан. Би тийм сайхан хань ижилтэй байсан. Тийм сайхан нөхдүүдтэй байсан гэдэг. Тэгээд ултай зэрэг үйлдэл гэж байна л да. Тэрний юу ихтэй зэрэг жив гэж хийх гэсэн. Жүгээр байсаар байтал чадарч байна шүү дээ. Хүн бас жаргалтай болчихдаг юм биш ээ. Тэр тусман тэр допамингийн ялгаруулахад ултай зэрэг заавал үйлдэл хийхгүй болохгүй. Жишээ нь би мөнгөтэй болно доо гэдэг бодоо суугаад хижиж мөнгөтэй болохгүй. Мөнгөтэй болох үйлдэлийг хийжээж, арилжаанаа хийжээж сая хүн мөнгөтэй болно. Энийг устай зэрэг заавал да хийжээж, үйл ажиллагаа болгожиж сая одоо тэр нэр алдартай гэдэг ч юм уу, мөнгө жостой гэдэг ч юм уу, сайхан амьдралтай болно. Тэгэхээр допамин гэхтэй зэрэг яаж ялгаруулах вэ гэдэг зэрэг заавал үйлдэл хийжээж бий болно. Нөгөө хоёр нуттай зэрэг серотонин болоод окситоцин шимтгэлтэй зэрэг бол угаасаа байж байгаа өдөрсөн мөрчин байж байна. Өглөө устай зэрэг сайхан нар мандаж байна. Тэрнээс таашаал авч байна. Ингээд л та зэрэг сайхан жижиг навтад гэрчсэн байна. Жигүүртэн шуудаа годож байна. Энэ бүх зүйлсэлтэй зэрэг таашаалууд яваад тийм сайхан амьдралтай байж байгаа. Одоо бид нар устай зэрэг дандаа ярьдаг гэсэн хүүхэд байх үедээ сайхан байж яа тэргээд. Хүүхэд нь санд дурсаж байна гэдэг тэр үеийн тэр мэдэржсэн мэдрэмж. Тэр бол юу гэхтэй өнгөрсөн хойно мэдэрч ийн гэсэн үг л дээ. Одоо өнөөдрийн байгаа байдлаас маш сайхан жаргалтай сайхан байна шүү дээ. Гэтэл энийхэн бас одоо өнөөдөрдөө бас өнгөрсөн хойно 10 жилийн өмнө гэдэг ч юм уу. Би тийм юм хийгээд тэгж амьдарч явах үед сайхан байжээ гэж тэгж боддог. Тэгэхээр энэ жаргал гэдэг бол бас үр дүн биш. Үйл явч гэж байна л да. Процесс гэж байна л да. Процесс гэж чинь явч гэсэн үг. Үйл явч. Үр дүн биш. Би ямар нэгэн юм хийвэл бүтээвэл амжилтанд хүрвэл аж жаргалтай болчихно гэдэг боддог хүмүүс олон байгаа шүү дээ. Би мөнгөтэй баян болчих юм бол жаргалтай болно. Би тийм юм хийгээ бүтээчих юм бол жаргалтай сайхан болно. Гэтэл үү шүү дээ. Ийм жаргалтай зэрэг ба шүү дээ. Үргэлжлэх хугацаа нь маш богинохон. Тэр үедээ энэ хэдэн өдөр хэдэн сар допамин ялгараад тэгээд тэр нь дуусчихдаг. Тэгэхээр юм байна шүү дээ. Яг тэр болж байгаа явцтай. Тэр амьдрал дундаа тэр нь хамгийн жаргалтай үе. Тэр хийж бүтээж их явцтай. Шатаар одоо дэше явлаа гэж бодход л дээ зэрэг. Энэ шатыг дэше авраад дуусгах юм бол жуун давхар дэше шатыг дэше гарчих юм бол оройд нь гарцуул жаргалтай байна гэж бодож иж магадчих. Гэтэл тэр шатыг дэше нэгээр нь авирж явах үед нэг шатан дээр нэг гიშгжих үед чсэн тэр хүнд жаргал мэдэрч идэг. Яг тухайн тэр үйл явцтай бол жаргалтай байна. Энэ үр дүн бишээ гэдгийг настай зэрэг жоохон тайлбарлал хэлэхдээ жоохон ойлгомжтой тайлбар нөгөөхтэй зэрэг нөхцөл судлалын сургуулиуд бол судалгаан төр хийсэн байгаа юм. Чам хэдийн мөнгөтэй бол хүн жаргалтай болох уу гэдэг. Америкт хийсэн судалгаагаар бол Япон мөнгөөр бол 400 том хүртэл нэмэгдэх юм бол хүн маш их жаргалтай болно юм л дээ. Өөрөөр хэлэх юм бол 200 том чалан авдаг хүн байсан бол тэр нэг 2 дахин 400 том болох юм бол хүн маш их жаргалтай болно. Тэгээд чалан нэмэгдээд нэг 600 том болохтой зэрэг бол дийлэн одоо өөрчлөлт байхгүй болно. Тэгж байснаа чалангийн нэмээд 800 том ус дэшийн гарчих юм бол ерөөсөө цаашаа ерөөсөө ямар ч тийм жаргал мэдрэх байдлаа алдчихдаг. Өөрөөр ямар ч тийм өөрчлөлт байхгүй гэсэн. 800 том авч ясан хүн 1600 томын чалаа авсан ч гэсэн ямар ч ялгаа байхгүй. Ягаад гэвэл ханччихаа юм шиг байна л да. 200 томын чалаа авч байгаа хүн бол амьдрал нэлээд ядовтер байна. Тэгэхээр 2 дахин чалаа аваад 400 том болох юм бол амьдрал хангалттай болох учраас дуртай юм аваад идэж уугаад дуртай юм хэрэглээд амьдрал нэлээд хангалттай болох учраас хүн жаргалтай санагдаж таарна. Гэтэл тэрнээс дэше хэрвээ чалан хичнээн их нэмэгдэж орлого хичнээн их нэмэгдэжсэн ч гэсэн биш шүү дээ. Хүнтэй жаргалтай санагдахгүй би мөнгө олж байна миний чалан нэмэгдэж байна гэж бодохоос биш дээ. Өөрөөр хэлбэл тэр өөрийнх нь нэрэлт хэрэгцээг нэгт хангаж чинь гэсэн үг л дээ. Хүн идэвчил одоо 3 удаагийн хоол идэнэ. Өмсөвчл одоо хэдэн төрлийн хувцсуулж өмсөн хэдэн машин сольж унна. Тэрнээс хашаа их мөнгө хэрэгжээ байхгүй учраас тэр мөнгө хичнээн нэмэгдэжсэн ч гэсэн хүнд тийм жаргалтай байдал мэдрэхдэггүй. Японд бол бас 2 том гарыг хүнд судалгаа хийж үчихэд бас л ойролцоо 1100 хүмүүс дэшил гэр бүлийн орлого нь тэрнээс дэшин гараад ирэх юм бол ерөөсөө ямар ч тийм мэдрэгдэх юмгүй болно. Ханчих гэж байгаа юм л да. Тэр хүртэл бол одоо бас тодорхой хэмжээнд чалан нэмэгдэхий, орлого нэмэгдэхий хэрээр хүн жаргалтай санагдаж байдаг. Бусад юмнууд ч гэсэн ялгаа байхгүй. Бусад олон жишээнүүд байна. Жишээ нь хонжуур цуглаа авсан ч гэсэн 2 сарын дараа одоо хонжуурт нэг удаа ингээд мөнгө суглаагаар хажаад маш их мөнгөтэй болсон ч гэсэн 2 сарын дараа бол дахиад л хуучин хувьд орчдөг. Тэгэхээр энэ бол ерөөсөн допамин гэдэг юмтай холбогдолтой. За энэ болтой зэрэг явах тусмаа одоо багасч яадаг.
Нэг л удаа хүчтэй сайн ялгардаг. Чөөхөн чаг чөөх өдрийн турш. Тэгээд тэрнээс цаашаа болтой жиргэрсэн багасч яадаг арилждаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл допамингаас ялгарч байгаа жаргал гэдэг юм бол удаа үргэлжилдэггүй тийм мөнхийн жаргал биш. Тэгэхээр яавал одоо хүн мөнхийн гэдэг ч юм уу их олон жилийн турш жаргалтай байж чадах уу? Энэ аргийн талаар одоо энэ дэвсж өгж байгаа номон дээр энэ сонирхолтой бид хэрэгжүүл болохоор олон сайхан аргууд байгаа. Тэгэхээр юм биш тэ допамингээр орж ирж байгаа энэ жаргал бол хаяа одоо хүнд шагналын чинчтэй амьдрал байх хэрэгтэй. Тийм жилийн жаргал. Одоо жишээлх юм бол мөнгө их олчлоо бодъё л да. Гэтэ зэрэг тэр мөнгө олсон гэдэг чинь шүү дээ. Олсон ч гэсэн тэгээд хязгаартай хэмжээгээр улам нөгөө жаргалаа мэдэрх юм болоод гэдэг дахиад хуучин жовлонтой байдал нь одоо мэдэрдэг эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ үед яах вэ гэдэг зэрэг хамгийн сайн арга нь болтой зэрэг олсон мөнгөө бусдад хуваалчих гэж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл гişиг тарана гэсэн үг. Хүмүүсд өөрийн олсон мөнгө хүмүүстээ хуваалчих юм бол энэ жаргал болохтой зэрэг бол удаа үргэлжлэх жаргал. Энэ үед болохтой зэрэг допамин ялгарах биш одоо окситоцин гэдэг нь ялгарна. Энэ хүмүүстэй харилцаа хүнд тусалсан нийгмийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас. За тэгэхээр хэн ч гэсэн хэрэгжүүлж чадах одоо жаргалтай болох 3 аргийн энэ товчхон танилцуулъя. Тэгээд эхнийх нь болохтой зэрэг серотонин. Серотонин гэдэг бол хүний жаргалтай болгодог, хүний маш их тааламжтай, сэтгэл тааламжтай болгодог ийм жил байгаа. Тэгээ энэний үлдээ зэрэг хамгийн үндсэн арга нь үлдээ зэрэг өглөө болгон одоо нар гарах үед 15-аас 30 минут гадуур алхах, наранд алхах өглөө босоод. Энэ нарны гэрэлд байх шүү дээ. Нарны гэрэлд байх үлдээ зэрэг серотонин хамгийн их ялгардаг гэж байлаа. Тийм учраас энэ жаргалтай баяа гэх юм бол өглөө болгоо одоо хамгийн наачх нь 15 минут иртэй гадна одоо наранд алхах. Тэгээд дараагийнхны үедээ зэрэг хоолоо санж ажиллаж идэх. Хоол санж ажиллаж идэх үед бас серотонин ялгардаг гэж байгаа. Удаа тэгээд санж ажиллаж идэх. Энэ болтой зэрэг олон төрлийн сайн тал байгаа шүү дээ. Хоолоо санж ажиллаж идэх гэдэг бол маш чухал. Тэгээд гадуур алхах үедээ болтой зэрэг тэр байгалийн сайхны одоо мэдэрч идэг. Мэдрэхгүй тэгээд алхахын төлөө алхах биш. Үнэнхүү одоо жугаалж алхах. Нарны гэрлийн мэдрээл тэр сайхан шувуу дууг сонсоод тэр жижиг навц сонирхол гэдэг ч юм уу. Тийм байдлаар алхах гэх болтой зэрэг илүү одоо серотонин ялгарна. Тэгээ ер нь өдийн өмнө наранд алхах гэх болтой зэрэг орой ус унтахад бас маш сайтай, маш сайн нойр сайн бас үрдэг. Чанартай сайн унтдаг. Тэгээ тэрнээсээ бас одоо эрч хүчтэй сайн унтаж амарна гэдэг нь бол гэдэг юм бас тэр хүний жаргалтай байлаг, нойр сайн хана гэдэг хамгийн гол үндсэн нөхцөлүүдийн нэг юм байгаа шүү дээ. За тэгээ оройн болтой зэрэг унтахаас өмнө болтой зэрэг нэг өдөр болсон одоо тэр таатай жуулийг тэмдэглэх гэсэн байгаа. 3 жуулийг одоо 3 мөрч болтох бай. Ийм дадал жашилтай болчих юм бол хүн их жаргалтай байна. За энийг болтой зэрэг ба шүү дээ. Хүн өдөр болгон одоо мэдрэх болж байгаа. Жишээлх юм бол би нэг өдөр их мөнгөтэй болоод нэг өдөр нэр төртэй болоод л жаргалтай сайхан амьдрнаа бодтож зэрэг тэр нэг өдөр нь хижээч юм бэлээ. Тэр мөнгө хижээч олох юм бэлээ. Тэгэхээр энэ бол бас нэлээд хэлэхэд төвхтэй. Гэтэл өдөр болгоноор гардараа гарч ил байна. Өдөр болгон жижиг нот дэлгэр дээр дэлгэрж ил байна. Тэгэхээр энийг болтой зэрэг хин ч одоо ямар үед ч гэсэн мэдрэх тийм авч чадах одоо жаргал. Энэ тэмдэглэл хийнэ гэдэг их чухал юм байна шүү дээ. Энэ ер нь ажил ганцхан жаргалтай байх биш. Хүн ерөөсөн ажил төрөлд амжилт гаргах гад энэ төрд бол ерөөсөн зөв амьдрахад зөв амьдралын хөвшилтэй болоход эрүүл амьдрахад бол тэмдэглэл их чухал. Тэгээ тэмдэглэлийн маш богинохон хөтөл болно гэдэг байна л да. 3 үгээр ч юм 3 мөрөөр ч юм уу. Энэ дээр гол нь болтой зэрэг нэг өдөр болсон өөрт чинь болтой зэрэг таалагдсан өөрийн чинь жаргалтай болгосон ч юм уу эсвэл таалагдсан ч гэдэг ч юм уу сайн сайхан зүйлэн тэмдэглэлд унтах. Нэг өдөр дүн тавьж ийн гэсэн үг. Тэгээд дараа нь маргаашгаа хийж хэмээ бодоод тэгээ унчих гээд бол өдөр болгон шинээр сайхан эхэлнэ. За хоёрдугаард нь болтой тэр окситоцины одоо хэрэг ялгар болох уу гэж. Энэ окситоцин болгохтой зэрэг тэр хүмүүстэй харилцах үед л бий болдог гэж байла. Энэ болтой зэрэг бол бас өөр нэрлэлтэй зэрэг хайрын хормон гэсэн одоо сүртэй нэртэй хайр дурлалын үед бий болдог. Тэгээд зөвхөн одоо тэр эрэгтэй хүмүүсийн хоорондох тэр хайр дурлалын асуудал бас биш. Зөвхөн ер нь хүмүүсүүдтэй харилцах үед одоо жишээлбэл хүүхэдтэй хайр хадгалж явах үед жишээлх юм бол хүүхдийг одоо төвөржих үед ч юм уу хөхүүлжих үед ч юм уу маш их хэмжээгээр окситоцин ялгардаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас мөн олон жил үргэлжлэх ийм төрлийн одоо жаргал юм байгаа юм. Хүүхдийн өдөр болгол төвөрж яадаг. Төвөрх болгол жаргалтай санагдаж яадаг. Тэгээд одоо аав ээж халамжилна гэдэг ч юм уу. Найд нөхдөйг одоо харилцна гэдэг ч юм уу. Ер нь хүнтэй харилцах үед л болтой жир хүн жаргалтай сайхан одоо жишээ найз нартайгаа уулзаад ярилцах одоо сэтгэл өнтер сэргдэг. Энд чинь бүгд одоо окситоцин гэдэг юм ялгарч байгаа юм. Тэгээд тэр бусдыг туслах
Одоо хамгийн одоо ер нь бол тэр олон жилийн турш сэтгэл судлаачтай ярьж ирсэн зүйл юу гэхтэй зэрэг жаргалтай байлгана гэдэг нь болтой зэрэг ирсэн. Яах үед хүн жаргалтай авах гэдэг зэрэг бусдад тусалсан үед л хүн жаргалтай байдаг. Би бол ерөөсөө ямар ч жаргал гэдгийг мэдхгүй насан туршдаа жавж ирсэн гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ харвал ерөөсөө эхэлж авалтай маш байтгартай сэтгэл хонд тийм хүмүүс. Тэр хүмүүс чи юу юм? Тэр хүмүүс ерөөс хар юм бодсон хүмүүс байхгүй юу? Бусдыг ерөөс харж үжээгүй, бусдыг тусалж байгаагүй, харж энерж өгөөгүй, бусдын төлөө юу ч хийгээгүй. Тийм хүмүүс л байна шүү дээ. Хамгийн сүүлдээ ганчаардалд орхоос гадна шүү дээ. Жаргал гэдэг явахт мэдрэхгүй. Би бол ерөөсөн жаргалгүй юм ба гэж. Үг дуугүй, ам хаван гэжсэн тиймэрхүү хүмүүс л байхгүй юу? Тийм одоо баргаар чараатай бусдыг туслах юм гэдэг үү, тийм жавлан барахчихсан ийм хүмүүс үү шүү дээ. Энэ хүмүүс өштэй жаргалгүй. Ягаад гэвэл бусдыг туслах гэдэг юм эднад байдаг байхгүй юу? Мэдгүй. Ягаад гэвэл энэ жаргалын тухай номыг уншаагүй учраас ийм хичээл суугаагүй учраас мэдгүй нарахгүй шүү. Тэгэхээр энэ хүмүүсээр мэдчих юм бол тэр амьдрал шал доороо хүртэлх гэсэн үг л дээ. Тэгэхээр бусдад туслах нэгсэн бүх номуудад бүх сэтгэл судлаач хэлж ийх бол өөргөн баярлав. Энэ талаар өштэй сэтгэл судлаач олон төрлийн туршилтууд хийсэн байдаг юм л да. Хүн тустай жирэг одоо жишээ нь $5 өгөөд өөртөө хэрэглээрэй гэдэг. Тэгээд нэг хэсэг хүмүүс нь өөртөө хэрэгэлсэн. Нөгөө хүмүүс нь энэ $5 туслаарай гэдэг. Тэгээд зэрэг тэр хүмүүс тэр мөнгөөр бусдад тусалсан. Дараа нь үлдээ зэрэг мэдээж үр дүнгийн зэрэг тэр мөнгөний бусдын төлөө жарсан хүмүүсүүд нэг жаргалтай байсан гэдэг тухай тэр. Тэр өөртөө хэрэгэлсэн хүмүүс бол тэгж жаргалтай байгаагүй юм шиг байна. Зүгээр одоо бэлэн хүнээс $5 авсан гэсэн. Тэгэхээр ганцхан жаавал туслах гэсэн асуудал бас биш юм байна. Энэ өгшөө туушины ялгаруулах үед тэгэхээр хүн дотн байна гэдэг бас чухал юм байгаа шүү дээ. Хүнтэй их дотносох харилцах. Хүнтэй дотн харилцах үед үү шүү дээ. Тэр хүн өөрөөс ч юмтай жирэх бас нэг мэдрээд байна шүү дээ. Нэг хүний дотн сайхан байдлыг. Гүн одоо их хайр майр энэ гэсэн одоо том үг хэлэхгүй ч хүнтэй дотн байна гэдэг чинь байна шүү дээ. Хүнд их аятайхан одоо дотн дулаан сэтгэл төр. Энэ үед л жирэг энэ өгшөө туушин гэдэг юм ялгар хүн жаргалтай тааламжтай байна. Хүнтэй хүйтэн муухай харьцтай жирэг хүн тэрнээс чинь хар энерги авч яах гэж яриад байна шүү дээ. Хүнээс тийм ямар ч одоо тийм жаргалын одоо тийм эдүүд ялгарахгүй. Тийм тэрсэн хүн заавал одоо туслана гэсэн юм бас байхгүй. Хүнтэй дотн харилцана гэдэг нь дотн байна гэдэг чинь бас маш чухал. Тэгээ энэ дээр нэмэлттэй жирэх хүн талархал илэрхийлнэ. Хүнд баярлсан талархал байн хэлж байна. Хүнээс талархал сонсох үед хүний сэтгэл санаа сайхан болно, жаргалтай байна. Тэгэхээр ерөөсөн би жаргалгүй юм аа. Би жавлантай байгааг ярьж байгаа хүмүүсүүд наачих нь талархах юм гэдэг үү, тийм туслах байдгүй. Тэгээ хүнтэй одоо дотн харилцах юм гэдэг үү. Тийм нөхдөд байж болно шүү. Тэгээд жаргалтай байна гэдэг нь хүн ажиллаж явах, хөдөлмөрлөж явах, хийж бүтээж явах үед хүн жаргалтай байна. Тэр үед тустай зэрэг тэр төрөлбөрийн нөгөө жаргалын эдүүд нь ялгардаг байх нь байна шүү дээ. Тийм учраас эртээ одоо ажилласаа амрах, тэтгэврд гарах, эртээ байх. Бид нар бол ерөөсөн тэр эрүүл мэндэд муу тэгээд энэ юунууд ерөөсөн ялгархан болж эхлэнэ байна л да. Хүмүүсийн дунд нийгэмдэр олон хүнээр хүрээлэгдээд хүмүүстэй хамт ажиллаад ингээд байна гэдэг бол илүү хүнд бол жаргалтай байдаг. Тэгэхээр хүмүүстэй харилцагтай жирэг бас тийм олон найд нөхөд төр байдаг. Хүн одоо ерөнхийдөө дунджаар судлаад үзэхэд 10-аас дээш одоо 10 хэдэн тийм дотн найзтай хүн гэж барга ерөнхийдөө чөөхөн 5-аас 6 хүн дунджаар одоо байдаг гэж байгаа юм. Тийм учраас 5-6 хүнтэй одоо энэ 5-6 хүн болтой жирэг гэр бүлийн хүн найд нөхдөд тэр байж болно. Эд нартайгаа их дотн харилцаж хахад бол хүн бол жаргалтай байна. Тэгэхээр энэ дараалал бас байдаг юм байна. Эхлээд гэр бүлийн хүмүүсүүдтэйгээ дотн харилцаатай байна. Дараа нь болохтой жирэг найд нөхдөдтэйгээ, дараа нь болохтой жирэг ажлын хамт олонтойгоо гэсэн ийм дараалалаар явдаг. За би хоол идэхээр явнаа гэдэг. Хоол идэхээр явахдаа юу идэх вэ? Хаана идэх вэ? Энэ нь тийм чухал биш юм. Хэнтэй идэх вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл хүмүүстэй нийгмийн харилцаанд орно гэсэн үг шүү дээ. Энийг илүү чухал байлгах хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөө энэ номон дээр байж байгаа. За ийшин тийш наадад жугуулахаар явсан ч гэсэн хаа очих вэ? Юу очих вэ? Ямар тоглоом тоглох вэ? Тэр нь бас чухал биш юм. Хэнтэй явах вэ? Ямар одоо бүтэж бүрэлдэхүүнтэй явах вэ? Энэ нь их чухал гэж байгаа юм л да. Тэгэх юм бол энэ хүн илүү жаргалтай байна. Тэгэхээр яагаад гэж энэ хөлтөж энэ окситошин гэдэг чинь бол байна шүү дээ. Нөхөрлөл хүмүүстэй харилцаанаас бий болдог тийм жаргалын одоо эд байгаа шүү дээ. Гэтэл тэр эднээ ууна гэдэг бол мэдээж жаргалтай байх хөлтөж ирэх байна. Тэр нь хөлтөж ирэх допамин ялгарч байгаа шүү дээ. Тэр нь төр жуурыг мөнгөний биш юм. За хамгийн сүүлд нь хөлтөж ирэх тэр хамгийн хүчтэй одоо нөлөөлдөг тэр допамингийн тухай. Энийг одоо хэрхэн бий болгохгүй. Тэгтээ зэрэг энийг бий болгох ашиглах хамгийн сайн арга нь юу гэхтэй зэрэг хязгаарлах гэж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл тэр бол ерөөсөн хүнийг донтуулдаг, донсон эндэж ийн гэж хэлдэг. Талхан болдог, нэг юм руу орохтой зэрэг. Тэр допамин ялгараад. Тэгээд тэрэндээ орд донтолсоор байж байгаа дараа нь болтой зэрэг наата мэдрэхэн болчтой байхгүй юу? Жаргалтай байна уугүй байна, таашаал авч ийн авахгүй байна гэдэг нь мэдрэхэн болчтой. Үргэлжлүүлэхтэй зэрэг. Жишээлх юм бол ийм дуршил хийсэн байна л одоо шоколад байна шүү дээ. Шоколадыг 2 хүнд байна шүү дээ. 7 хоног идүүлээд тэгээд энэхэн дараа нь болтой зэрэг. Дараагийн 7 хоног нэгэнд нь идүүлээд нөгөө нэгд нэрс огт идүүлээгүй. Тэгээд ер нь өдөр болгоо идчихсэн, мөн үргэлжлээд идчихсэн одоо нөхдөөдөөс ямар байна шоколад идэх сайхан байна гэсэн чинь очроо гончгаа тийм сайхан зүйл байхгүй зүгээр л идээс сурсан юм идэж байна гэсэн одоо ийм байдалтай. Тэгэл огт тийм жаргалтай байдал мэдэрдэггүй байсан. Нөгөө нэг хэсэг 7 хоног идэхэн болчиход хаад өгөөд идүүлэхтэй зэрэг тэр хүмүүстэй зэрэг маш сайхан байна. Шоколад идэх чинь ийм жаргалтай байдаг юм уу гэж. Жаргал их мэдэрч ийсэн гэж байгаа юм. Тэгэхээр энэ допамин их ялгардаг зүйл байна шүү дээ. Энийг өсөлтөж зэрэг ерөөсө хязгаарлах хэмжээ тогтоох. Тэгэх юм бол олон жилийн турш үргэлжлэх гэсэн. Одоо жишээ гэх юм бол одоо амттай юм байна. Шоколадыг өдөр болго идүүлэндээ ч юм идэх дургуулчих шүү дээ. 7 хоногт нэг удаа идэх юм уу. Тэгэх юм бол олон жилийн турш одоо тэрнээс сайн сайхны одоо яах нь шүү дээ. Жишээ нь айх дарсаж гэсэн өдөр болго уугаад байх юм бол тэгээд бас болох юм байна. Тэгэхээр чинь 7 хоногт нэг уудах ч юм уу. Тэгэх юм бол насан туршдаа одоо тэр архины одоо сайн сайхныг амсаад тэр жаргалыг одоо идлээд. Гэх мэтэр одоо тоглоомууд байж байна. Тоглоом хийсэн дуртай тоглоомын хөстэй жир өдөр шингүү тоглоод тэгээд тэндээс допамин явна гэдэг явах юм бол тэгээд эрүүл мэндэд бараад гэдэг ч юм уу. Тэгээд сөрөг үр дагавар орно шүү дээ. Идэхэд одоо донсож байгаа хүмүүс олон байна шүү дээ. Тэгээд таргалаад хаал амттай сайхан юм байна идэж гин. Улам идэх идэ гэж бодно. Тэр хэмжээгээр жин нэмнэ. Жин нэмээд таргалсмал одоо энерги хэрэгтэй болно. Мөн тэд чинээр дуртай мэднэ. Тэгэл таргалаад. Тэгтээ зэрэг энийг ч гэсэн хязгаарлаад тэр идэх гэдэг юмдаа хязгаартай бод баг идэх чөөх идэх. Тэгэх юм бол насан туршдаа одоо дуртай юм маань гэд идээд явах. Энэ жаргал болтой зэрэг насан турш үргэлжлэх болчоотой. Идэхээс авах таашаал. Дараагийн арга нь юу гэхтэй зэрэг комфорт зонаас гарна гэсэн арга байгаа юм байна. Энэ нь юу гэхтэй зэрэг дадлал болсон тэр орчноос гарна гэсэн үг. Тэрийг орохгүй гэсэн. Одоо жишээлбэл тэр нэг орчинд орохтой жиргэл тэр хүмүүстэй нийлдэхэд жиргэлдэнд айрхтаж мархтаад гэдэг ч юм уу буруу амьдралаар явчихдаг. Тэгвэл тэр нөхдүүдээс одоо хол хонди байх. Гэртээ ороод ирэхдээ жиргэл одоо телевизээр радио үзээд гэдэг ч юм уу шалгаж ухаан үзээд гэдэг ч юм уу дөрөтод. Эсвэл гал тоонд орохтой жиргэл одоо элдв гэсэн юмуданд түүж идээд гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр орчноо орхих, тэр орчноо өөрчлөх. Энэ хамгийн сайн арга. Тэгэд өөрийн дуртай зүйлийг олж хийх. Хүн болгонд одоо ямар нэгэн дуртай зүйл байна шүү дээ эрүүл амьдралын. Тэгээд нийгэм тустай жирэг ямар нэгэн одоо өөрөө хийж чадах зүйл юу вэ? Нийгмийн төлөө, үндэснийхэн төлөө, хамт олонныхон төлөө хийж чадах юу вэ? Ийм зүйлүүдэд одоо хүч сарах юм бол илүү жаргалтай байж чадна. Одоо мөнгө зарах дуртай хүмүүс шүү дээ юм хөдөлж аавна. Энэ чинь бас нэг төрлийн одоо донсож байна. Юм хөдөлж авах үед допамин ялгарна. Сайхан юм хөдөлтөд авчлаа. Үнэтэй юм хөдөлтөд авчлаа гэл. Энэ чинь бас нэг төрлийн одоо өвчнөдөө орж байгаа шүү. Нийгмийн өвчнөдөө орж байгаа шүү. Тэгэхээр энийг ч юм уу хязгаарлах юм болно. За би 7 хоногт нэг удаа юм хөдөлж авна гэдэг ч юм уу. Сард нэг удаа би одоо юм хөдөлж авна дэлгүрд явна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол тэр үед бас тэндээс допамин ялгарч болно. Хязгаарлна гэнэ л та хамгийн гол нь. Тэгэх юм бол хязгаарлалтаа чадах юм бол тэрнээс таашаалыг олон жилийн турш авах болж чадтай. Тэгэхээр хэрвээ мөнгө зоосноо болж чадтай юм хөдөлж авах биш. Тэргийн болтой зэрэг юу вэ гэдэг зэрэг туршлагын хөдөлтөж авах хэрэгтэй гэж байна. Тэр нь бол илүү одоо өөрийн амьдрал хэрэгтэйсэн гад. Тэрнээ тэр жаргал бол олон жил үргэлжилнэ. Энэ туршлага хөдөлтөж авна гэдэг нь юу гэхтэй зэрэг ямар нэгэн төрлийн мэрэгжил сурна гэсэн. Жишээлбэл одоо англиар сурна гэдэг ч юм уу, жолообоор сурна гэдэг ч юм уу, өөр төрөл бүрийн курс дамжаанаас сурах юмнууд байна шүү дээ. Тиймэрхүү юмд сурах. Тэгэх юм бол тэндээс бас таашаал авна. Тэргүүрэн болтой зэрэг олон жил амьдрна. Ядаж одоо дуу хөгжим сурдаг ч юм уу. Мөнгөтэй болтой жиргэл би ийм хөдөлж авна. Улам илүү үнэтэй маш аавна. Улам илүү үнэтэй байрал сур гэж мөнгө жараад байх биш. Би энэ мөнгөийг хэрэглээд өөртөө ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж болох уу? Ямар нэг юм сурж төмшиж болох уу? Туршлага хөдөлж авна гэдэг нь бас ганцхан юу биш л дээ. Юм сурах бас биш. Тэр ийшин тийшин жугаалахыг бас тойрон жуурчлан тэрийг ийшин тийшин жугаалж явах. Тэрийг бас оруулах юм байлаа шүү дээ. Туршлага хөдөлж авна гэдэг. Жугаалахаар явж болно. Энэ бас эрүүл мэндэд сайн ус хүн жаргалтай санагдана. Тэгэхээр бас юу гэж юм л да. Энэ номон дээр бичих харуулбал мөнгөтэй хүн харилцах биш. Мөнгөтэй биш, хүнтэй харилцах хэрэгтэй гэж байна. Тэгвэл хүн илүү жаргалтай болно. Өдөржингөө мөнгө бодоод ирсэн мөнгө толгоод л мөнгөтэй л хөдөлчихэд мөнгөтэй харилцаад байдаг амьдралын нэг хэсэг бүр мөнгө болчихсон. Тэгвэл бас хүн жаргалтай байж чадахгүй. Тийм биш, хүнтэй харилцах хэрэгтэй.
Тэгвэл хүн илүү жаргалтай. Хүн гэдэг чинь нийгмийн амьтан, хүн хүнтэйгээ харилцаж, хүнтэй харилцаж сая тэр хайрын тэр нэг юу гэдэг хормон гэдэг юм ялгарна шүү дээ. Окситоцин гэдэг. Тэгэхээр тэр нь ганц өөрчийн ялгараад дуусах юм биш. Тэр нөгөө харилцаж байгаа хүмүүстэй бас адилхан тэр төрлийн хормонууд нь ялгарх учраас бусдын сайн сайхнаад бус хүмүүс жаргалтай байна, өөрөө бас сайхан жаргалтай байна. Тэгээд бүх нийгмээрээ одоо аж жаргалтай сайн сайхан байна гэсэн. За өнөөдөр энэ Кабасава гэсэн хүн бичсэн Митсуноков гэсэн 3 төрлийн одоо жаргал гэсэн энэ номын талаар ярьлаа. Тэгэхээр хүн бол энэ жаргалын тухай номыг уншиж жаргалын тухай хичээл суухгүй бол энэ жаргал гэдэг юм ерөөс мэдгүй. Жаргал гэж юу юм? Яг юуг нь одоо жаргал гэдэг байгаа юм те. Тэгээ энийг мэдгүй насан турш өнгөрнө гэдэг бол маш харамсалтай шүү дээ. Хүн болдорсны хувьд одоо жаргалыг мэдгүй өнгөрнө гэдэг. Тийм учраас заавал энэ номыг уншаад энэ яраагыг сонсоод жаргал гэдэг нь юм байдаг юм байна. Энийг ингэж олж авдаг юм байна гэдэг. Ийм мэдлэгтэй болох юм бол хүн жаргалтай сайхан амьдарч чадна. Тэгэхээр энийг бол энэ сэтгэл мэдрэлийн одоо эмчийн бичсэн маш одоо олон хүмүүс сонирхож уншиж байгаа хүмүүсийн амьдрал хэрэг болж байгаа ийм ном юм байгаа. Энэ номын талаар ярьлаа. Тархинаас бол 3 төрлийн юм ялгардаг. Гол нь одоо хүний жаргалтай байх гэдэг. Тийм юм ялгарч сая хүн жаргалтай байна. Тэгэхээр тэр нь өстөж допамин, серотонин, окситоцин гэсэн ийм одоо 3 жил байгаа. Тэгэхээр энэ нэг нь өстөж допамин гэдэг нь өстөж бол тэр мөнгө жаас олсон, амжилт гаргасан, байр суурь ахсан гэдэг ч юм уу. Ийм үед өстөж ялгардаг. Гэтэ маш хүчтэй ялгардаг. Энэ донс хаюултай байдаг. Тэгэхээр энийг өстөж явах гэдэг хязгаарлах хэрэгтэй. Тэгхийн бол олон жил. Гэтэ энэ өстөж ялгараа доор нь дуусчихдаг учраас хоромхон журийн одоо жаргал. Өстөж мөнгөний байлгын тулд өстөж хэмжээг нь хязгаарлаж хяналтандаа байлгаж идэх юм бол одоо энэ жаргалыг алдахгүй насан турш жаргалтай амьдарч болно. Тэгээ энийг бий болгохын төлөө өстөж нөгөө хоёр төрөл байх хэрэгтэй. Нөгөө хоёр төрөл өстөж суурлах хэрэгтэй. Өөрөөр бич нь эрүүл байх хэрэгтэй. Санаа сэтгэл эрүүл байх хэрэгтэй. Бие эрүүл санаа сэтгэл байлгаж яхах нь тэр серотонин гэдэг юм байгаа. Хүч чадалтай тэр эрүүл саруул байна гэдэг нь болохоор хүн бас жаргалтай шүү дээ. Хүний бие маш сайхан тааламжтай байна. Өвчмгүй эрүүл хүч чадалтай байх үед. Тэгэхээр энэ үед бол серотонин гэдэг нь бол ялгарч байгаа. Серотониныг яаж авах вэ гэдэг өглөө болгоод гадна наранд алхаж явах. Хоолоо санж ажиллаж идэж явах. Гекметийн зүйлүүдээс тэгээд тэр олон сайн сайхан зүйлүүд юмудыг одоо мэдэрж их байгалийн сайхан гэдэг ч юм уу. Энэ мэдэрж их үед одоо тэр уран сайхны мэдэрж их үед. Тэр энэ үед тустай хүн тустай серотонин ялгарч яадаг. За нөгөө нэг нь тустай энэ окситоцин гэдэг нь тустай хайрын одоо хормон гэж хэлнэ. Одоо хүн бие биендээ хайрлах дурлах үед маш их ялгарч яадаг. Тэг ганцхан одоо эр юм хүмүүсийн одоо тэр хайр дурлалын асуудал биш одоо гэр бүлийн хооронд, найз нөхдийн хооронд хүмүүстэй харилцаж явах үед ч гэсэн ялгарч яадаг. Тийм учраас нийгмийн харилцаанд одоо идэвхтэй оролцож байх юм бол энэ хайрын хормон гэдэг юм одоо байнга ялгарч байна. Хүн байнга жаргалтай санагдаж байна. Тэгэхээр энэ яах үед ялгарх хөхтэй хүмүүстэй харилцаж байна гэдэг хүмүүстэй хэрэлдэж бодолдод моттой яваад байх юм бол байлдаа толдоод яваад байх юм танд ямар ч юм ялгархгүй шүү дээ. Хүнтэй болтой тотон харилцах үед хүн талархах үед, хүн туслах үед энэ үед одоо сая ялгардагч байл. Тэгээд тустай энэ юу болов шүү дээ. Үр дүн бишээ. Энэ тустай явж гэж байгаа шүү дээ. Жаргал гэдэг нь тухайн үедээ гэсэн яг одоо ч гэсэн. Ямар нэгэн юмын амжилтлаа биелүүлчихсэн үед хүн жаргалтай болно гэдэг нь бол тийм юм болдгоо гэдгийг төрөл бүрийн туршилтууд харуулсан байна. Тухайн үед жоохон допамин ялгараа жоохон жаргалтай байж байгаа. Тэгээд дуусчдаг гэдэг юм байна. Баргачдаг гэдэг юм байна. Явцсан багасдаг юм байна. Гэтэл өдөр тусам мөнгөний жаргалтай байяал гэх юм бол нөгөө хоёр төрлийн серотонин болоод окситоцин гэдэг юм энэ хоёрын ялгарлыг энэ хоёроос илүү таашаал авч сурах. Тэгэхээр өдөр тусам бидний амьдралд жаргалтай зүйлүүд байгаа. Тэрийг жаргалтай гэж мэдэрч сурах. Тэг зөвшөөрөх. Өнгөрсөн өнгөрсөн тэр үед амьдрал сайхан байж тэр үед жаргалтай байсан гэж харамсах биш. Яг өнөөдөр одоо энд ингээд байж байгаа үе маань. Жишээлбэл би ингээд энэ юмыг яраад тайлбарлаж явах үед би маш их жаргалтай сайхан байна. Миний ярьсныг сонсож та бүгд бас одоо маш жаргалтай сайхан байна. Яг энэ агшин болтой бидэнд жаргалтай байна.